Одоо энэ шийдвэртэй хоолой 21 оны 8 сарын 4-ний өдөр охин уугансгийнхаа урилгаар явж чаддаггүй ийм 61 настай одоо би хороогийг халих гэж охиндоо хэлж охиныгоо уйлуулж охиндоо загнуулж байж байгаа эдий бол 3 сар энэ шимтгэлтэй хоолыг би өөрөө ирүүл болоод өөрөө би зүгээр болж болоо гэсэн сэтгэлтэй бөгөөд идчихсэн бол одоо энэ бүх зөвлөхийнхаа дамжуулны оюун цэцэг зөвлөх Амбатын уянгаа зөвлөх өөрөө охин уугансгэр энэ бүгдийн тус тийм бүх хичээлийг шинтэн сонсож ирсэн би энэ 50% яагаад ингэ хүрээ би охиныхоо 50%-аар энэ шимтгэлтэй хоолыг идэж яваад байсан чинь за ер нь би охиндаа ингээд тусалч ийм болж энэ би урд нь бол миний л охин явж байгаа залуу хүн болно миний охин цолон түрээд миний охин мэдээж ер нь их хүний сэтгэл чинь үрдийн гихчээ би охиныг л сайн сайхан явуул болчих юм баг гэсэн чинь тийм биш юм байна би одоо өөрөө бас хамтраад зүтгээд ингээд явах юм бол миний охин өшөө үрдүн гах юм байна гэдгийг би ухаарч ойлгосон одоо энэ шимтгэлтэй хоолойдаар үж байгаа 45 өөрийнхөө ингээд 45 насаад хал бор үстэй ийм явж чаддгүй хүн руу орж ирсэн. Одоо би 65 настай үстэй толгойн харуулаад бараг ингээд маш үрдүн гарч байгаа. Тэгээд юуны орд намайг энэ шат инжин төрсөн миний хайртай Спасрус энэ Батмөхтөө төвдөө байж байгаа хүүхдээ маш их байж байгаа миний имэж чаднаа би миний надтай зүг ажилтдаг би энэ 10 хүн залуучуудын тоогооч хийдэг бол би энэ миний хүү намайг миний имэж чадна штэ хүү надад ороод зоригжуулаад ингэ жил гарсан басны дараа миний хүү орж имээгэн зоригжуулсан өөрөө энэ өндөр шимтгэлтэй хоолны ашиг тусыг өөртөө итгэх гаргаж явсан хүүхдээ маш их баярлаа. За энэ охиныхоо бүрэндээ дэмжиж яваадсан чинь арай